чам мэтийн жацалаа жацаг нүдэн гүзэлээ насны залууд чам шиг охин бол нэрээ төв за юу. За 3 сарын 8-ны энэ өдрийг та одоо яг ямар өдөр байгаасаа гэж хүсэж байгаа юм? Би бол Гудамд нэгч эрэгтэй хүн харахыг хүсэхгүй. Би энэ өдөр бол нэгч гонигтай эмэгтэйг хармааргүй. Нэгч гундуу эмэгтэйг хармааргүй. Манай Монгол эмэгтэйчүүд хатвчнаасаа дээшээ гарахгүй гэл хаад ноёдууд нь дээрлэхэж ирсэн. Одоо өнөөдөр манай Монгол эмэгтэйчүүд босоо өгөх Монгол заяатай бүртөө чоны удам гэдгийг харуулах хэрэгтэй байна. Би болж өгвөл эмэгтэйчүүдийг энэ өдөр босоогоор шээ гэж би хэлмээр байна. Босоогоор шээ гэж уриалж яхаар зүгээр. Яадги босоогоор шээ. Яадги би цадгаа алдаасаа гэж бодож байна. Энэ өдөр эмэгтэй хүмүүст хууль үйлчлэмээр. Вайн уугаад яхав шууд цагаан юм гэж. Цагаан юм уу? Хундгыг бол нэрээ тулгсан шиг тулгах хэрэгтэй. Оройн хурж ирээд нөхрүүдийнхаа эзэмдээсэ гэж би бодож байгаа. Энэ өдөр бол эмэгтэйчүүд дээр нь гарах хэрэгтэй. Бүх юмны дээр байх хэрэгтэй. Тийм ээ гудмаар би ингэж 8-нд бол биентэй ойролцоогоор нэг 13-аас 15 кг алдцгүй гэж би бодож байгаа. Өнөөдөр Улаанбаатар надад жижигдэн л дээ. Дүүгээ. За таны хувьд та өөрөө яг яаж баярлах гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ? Тийм ээ би тоглолт үзсэн л дээ. Зайлсан хэлт тэр бүүм entertainment-ийн бүүм болох гэж байгаа шоу үзэх. Тэнд манай одоо Трапийн хаан гинжин Mrs. Эмирн, Baby Nairn, 168-ын Rookie маань бас би сонсдог байхгүй. Тэгэж ярих юм бол би Kendrick Lamar сонсдог. Doja Cat-ыг дагаж бүжгэлдэг ш.